За сайн байцгаана уу? Уул уурхай эрх зүйн чиглэлээр олон жил судалгаа хийж ирсэн судлаачны хувьд нэг асуудлаар санаа оноо хэлье гэж бодлоо. За сүүлийн үед манай судлаачид хууль тогтоогчийн зүгээс стратегийн чухал ашигт малтмал гэдэг зүйлийг тодорхойлж хуулиар тусгаалan зохицуулъя гэж ярих боллоо. За энэ бол зөв. Гэхдээ ямар аргачлалаар тухайн ашигт малтмалыг чухал стратеги гэж үзэх вэ гэдэг асуудлаар арай дутуу судалгаатай байгаа юм болов уу гэж харагдлаа. За үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд бол бүгд өөр өөрөөр тухайн стратегийн буюу чухал ашигт малтмалыг тогтоодог. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсад өнөөдрийн байдлаар 50 элементийг стратегийн буюу чухал ашигт малтмал тооцдог. За үүнд бол манай экспортод гаргадаг зис жишээ нь багтсан байдаг. За Европын орнуудын хувьд ч мөн адил 50 элементийг стратегийн болон чухал ашигт малтмал тооцсон байдаг. За Европын холбооны хувьд нэг ялгаатай зүйл нь за стратегийн гэдэгт 16 элементийг за чухал ашигт малтмал гэж тусгаалan бүлэглээд 34 элементийг чухал ашигт малтмал тооцож хуулиар тусгаалan зохицуулж за бодлогоор дэмжиж явдаг. За эдгээр орнууд чухам ямар шалгуураар тухайн ашигт малтмалыг стратегийн чухал гэж тооцдог вэ гэхээр бол нэлээд нарийн бүр томьёонд үндэслэж тогтоодог. За би энд бол яг ерөнхий байдлаар нэг шалгуурыг хэлэхэд нэгдүгээрт нь тухайн улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өрсөлдөх чадварт нэн ач холбогдолтой. Хоёрдугаарт тухайн ашигт малтмал нь дэлхийд даяар нийлүүлэлт нь хомсдож байгаа болон цаашдаа ч хомсдох гэсэн үндсэн ийм 2-3 шалгуураар бол тогтоодог. За манад одоо явж байгаа хуулийн төслүүдийг харахаар шалгуур үзүүлэлттэй бол арай дутуу тогтоочод байна. Жишээлбэл одоо явж байгаа хуулийн төслүүдээр харахаар за технологид ашиглагдах за болох ийм газрын ховор элемент ч гэдэг юм уу. Ийм ашигт малтмалуудыг чухал ашигт малтмал тооцож зохицуулна гэд заасан байна. За энэ бол бас учир дутагдaltaй. Яагаад гэвэл бид нэр Монгол улсад стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэдгийг тодорхойлохын тулд Монгол улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн одоо хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадвар, за улс орны цаашдын хөгжилд ач холбогдолтой стратегийн гэж үзсэн тийм элементүүдийг чухал ашигт малтмал тооцож тусгаалan хуулиар зохицуулж ашигт малтмалыг одоо олборлдог, экспортлдог, боловсруулдаг дотоодын аж ахуй нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмжиж ажиллах ёстой юм аа.